За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд манай одоо Монголын бурхан шашинтны төв гандан төгчлөн хийдэд 23 оноос эхлээд бурхан багшийн одоо зарилгын эмхтгэл ганжуурын ишлүнг хүртэх арга хэмжээ бол одоо ингээд 3 дахь жилдээ бол зохиогдож байна. За тэгээд 23 онд бол эхэлсэн. Эхний жил бол бид нэр 45 хоногийн хугацаанд бол ганжуурынхаа ишлүнг бол хүртсэн. За тэгэхээр бол монголчууд бид нар бүгдээрээ мэдж байгаа. Ер нь бол ганжуур гэдэг маань бол одоо бурхан багшийн яг их одоо сургаалынх нь эмхтгэл юм. Тэгээд хэвлэлийнхээ онцлогоос болоод одоо ганжуурын ботын тоо нь бол бас одоо янз бүр байдаг. Жишээ нь бол зарим ганжуурын тоо бол одоо 108 бот байдаг. Тэгэхээр бол монголчууд 108 бот ганжуур гэж одоо ингэж одоо нэрлэж ирсэн юм аа. За тэгэхээр бол бурхан багш 36 наснда одоо төгс гэгэрч буддаа болсон. Ингээд 81 нас өдөр хүртэл 45 жилийн хугацаанд хүн төрлөختөнд бол энэ гэгэрлийн тухай, за тэгээд нирваны тухай, за нирванд хөтлөх одоо ийм одоо гайхамшигтай сургаалаа бол одоо үлдээсэн байдаг. Сургаал номлосон байдаг. Бурхан багшийн тэр одоо биднэрт үлдээсэн сургаал зарилгыг хэмжээнийх нь хувьд одоо 84 мянган номын цогц гэж бол ингэж ярьдаг. Тэгэхээр 84 мянган номын цогц гэдэг бол нэг цогцонд 6 мянган шүлэг хамгийн багаар бодох шүү. Нэг одоо цогц ном бол 6 мянган шүлэг байлаа гэж бодоход бол ингээд 504 сая шүлэг одоо бурхан багшийн одоо нийт одоо номлосон одоо номыг ингээд одоо шүлэглээд ингээд бот болгож хэвлэх юм бол 504 сая одоо ийм шүлэг ийм одоо сургаалыг бол биднэрт үлдээсэн байдаг. Тэгэхээр одоо жишээ нь 6 мянган шүлэгтэй номын одоо бид нар нэг бот болгож хэвлэлээ гэхэд бол одоо 84 мянган бот ном сургаалыг бол хүн төрлөختөнд үлдээсэн гэсэн үг шүү дээ. За тэгээ одоо бидний үед ингээд дамжиж ирээд цаг хугацааны хувьд бол ингээд одоо ихэнх сургаал нь бол устдаж цаг хугацааг бол давж чадаагүй. Ингээд бидний одоо үед монголчууд бидэнд одоо ингэж байгаа сургаал нь бол 108 бот юм сургаал байгаа маа. Тэгэхээр бол энэ одоо 108 бот сургаалыг одоо ишлүнгийн бол багш маань бол ингэж одоо 3 дахь жилдээ бол ингэж хайрлж байна. За тэгэхээр өглөө 8 цагаас бол одоо ишлүн маань эхэлдэг. Ингээд орой 5 хагас хүртэл бол уншдаг. Өдөрт одоо ийм олон цаг бол уншдаг. За тэгээд тэр нэг бот сургаалын нэг үгийн ч орхихгүйгээр одоо үсэг тоолж бол ингэж одоо уншдаг юм аа. За тэгээд эхний жил бол одоо 45 хоног бол одоо ингэж уншсан. 19 бот номыг бол уншиж хүртээсэн байгаа. Хоёр дахь жилд бол ингээ 25 бот одоо номыг уншсан. Ер нь бол эхний 2 жилд одоо нийт уншсан одоо номын тоо нь бол 49 бот болсон. За одоо энэ 3 дахь жилдээ бол одоо явагдаж байна. За 3 дахь жилдээ одоо бид нар 30 бот ном унших болов уу гэж бодож байна. За ингүүл 4 дахь жилдээ одоо бид нар ингээд нэг 101 бот сургаалыг бол бүтэн одоо багшаараа уншуулж ишлүнгийг нь бол одоо хүртэж бол гүйцэх юм аа. За тэгээд энэ бурхан багшийн сургаалын одоо тэр ишлүнг одоо ингэж одоо хүртсэний тус эрдэм нь юу юм бэ гэж тийм ээ. Одоо хувь хүнд ямар тустай юм тийм ээ. Улс оронд одоо ямар тустай юм. Монголчууд биднэрт ямар тустай юм бэ гэж одоо олон хүмүүс бол ингэж бодож байгаа бах тийм ээ. За тэгэхээр бурхан багшууд одоо гэгэрсэн одоо төгс гэгэрсэн юм бодгол муу сэтгэл өчүүхэнч байхгүй тийм ээ. За тэгээд манай бурханы номын онолд одоо дурдснаар бол гин бүгдийг төгсгөж гин бүгдийг одоо ариусгаж арилгаж эрдэм бүгдийг төгсгсөн юм төгс бодгол юм аа гэж. Тэгэхээр тэр төгс бодголын үлдээсэн үг сургаал гэдэг бол маш хүчтэй байдаг. Одоо жишээ нь зүгээр энгийн хүн бидний үг хүртэл маш хүчтэй шүү дээ тийм ээ. Жишээ нь бол намайг одоо бус хүмүүс хараагаад байвал надад яаж тусах вэ? Тэр үг нь маш хүчтэй тусна ш надад тийм ээ. Эсвэл одоо намайг бусад хүмүүс одоо магтуул тийм ээ би яаж баярлдаг вүлээ. Тэгэхээр энгийн хүний үг хүртэл маш хүчтэй байдаг. За тэгвэл тэр гэгэрсэн буддаагийн одоо сургаал үг зарлиг бол асар их хүчтэй гэж үздэг. Тэгэхээр бол энэ хүчтэй одоо үг зарлагыг одоо бид нар ишлүнгийн хүртэж сонссноор бол одоо тэр нөгөө үгийнх нь одоо адиш жанлуу хүчийг нь бол одоо бүрэн хүлээж авдаг гэж одоо ингэж бол үздэг юм аа. Тийм болохоор энэ бурхны их сургаалын одоо тэр ишлүнг хүртэх нь бол маш чухал. За ингэж одоо ишлүнг нь одоо бид нар бүрэн бүтэн сонсох юм бол
одоо жишээ нь бол цагаан зүгийг сахигч тэнгэрүүд гэж байдаг. Одоо манай одоо Монгол орны лувс хавдгууд бол манай монголчууд мянган жилийн турш бурхан шашинтай явж ирсэн болохоор бол цагаан зүгээр номыг зүгийг тэтгэгч юм лувс хавдгууд ингэж үздэг юм аа. Тэгэхээр бол лувс хавдгууд нь баярлдаг. Байгалийн гарцуул одоо сайхан болдог. Хур бороо илдэг болдог. За ингээд түүнийгээ дагаад бол хүний сэтгэл хүртэл одоо сайхан болдог. Тэгэхээр бол энэ одоо ишлүн гэдэг маань бол монголчууд биднэрт маш их хэрэгтэй юм аа. За тэгээд ер нь бол энэ ишлүн гэдэг маань бол 37 оноос өмнө бол монголчууд биднэрт бол бүтэн байсан. Манай өвөг дээд маань бол одоо энэ Ганжуурын одоо ишлүн дамжлагыг бол одоо бүрэн гүйцэд ирхшээсэн, шавнартай бол өгдөг, уншдаг юм уламжлалтай байсан. 37 оноос хойш одоо ингээд 86 жилийн турш бол тасарчаад байгаа. Тэгээ энэ тасарсан уламжлалыг бол одоо тэр ишлүн дамжлагтай тэр багшигаа бид нар энтгэхээс салж ирээд ингээд шинээр бол одоо сэргээж байгаамаа. Ингэснээр бол одоо манай Монголын бурхны шашны уламжлал номын ёсороо дэлгэрэх. За тэгээд ийм одоо сайхан боломж бол одоо биднэрт бол нээгдэж байгаамаа. За ингээд товчхон одоо ерөнхийд Ганжуурын ишлүнгийн талаар мэдээлэл хүрэхэд бол ийм байна. За тэгээд надад бас нэг асуултууд бэлдэж өгсөн. Энэ асуултныхын дагуу бас би та бүхэн сонирхуулаад өөрийнхөө санал бодлыг та бүхэнд хуваалцъя гэж ингэж бодож байна. За надад нэг 15 асуулт бэлж өгсөн байна. Би эндээс эхнээс нь та бүхэнд энэ асуултныхын дагуу өөрийнхөө санал бодлыг хуваалцъя гэж байна. За юуны өмнө Ганжуурын их эрдэнийн ишлүн хэмээх ойлголт утга агуулгыг тайлбарлаж өгнө үү гэсэн байна. Ганжуур их эрдэнийн ишлүн хэмээх ойлголт утга агуулгыг тайлбарлаж өгнө үү гэж. За тэгэхээр энэ Ганжуурын ишлүнгийн талаар бид нэр яг одоо бүрэн гүйцэд сайн ойлголт авъя гэдэг энэ одоо бурхан шашны одоо түүхийг бас одоо судлах хэрэгтэй. Тэр талаар бол одоо мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр түрүүн би хэлсэн бурхан багш 45 жилийн турш одоо хүмүүс биднэрт гэгэрх сургаалаа бол айлдаж номлосон юм аа. За ингээд бурхан багш 81 одоо нас өдөртэй бол нирванд орсон. Ингээд бурхан багшийг нирванд орсны яг тэр зүүн нь бол бурханы шавнар бол 500 архтаа гэж байна. 500 архтаа нар цуглаад анх бурхан багшийн одоо сургаалуудыг анх эмхтгэж одоо хураасан гэдэг. Хурааж одоо ариутхан шүүсэн юм аа гэж. За энэ одоо ариутхан шүүх одоо номын ажиллагаа маань хэрхэн явагдсан бэ гэхээр бол бурхан багшийн одоо нийт айлтсан зарлиг сургаалыг 3 аймаг савын одоо зарлиг сургаал болгож хуваагаад ингээд жишээ нь бол Судрын аймаг савын бүх сургаалыг бурхан багшийн шав анандаа бол нэг үсэгт үлдээхгүйгээр уншсан. Цээжээр уншсан гэдэг. За Винан аймаг савын одоо сургаалыг болохоор Убали гэдэг архтаа бас одоо нэг ч үсэг алдаа орхих үгүйгээр за тэгээ өгүүлбэрийн алдаа мадаггүйгээр ингэж одоо уншсан юм аа гэж. За Авдирмын аймгийн одоо зарлиг сургаалыг болохоор Маха гашив гэдэг одоо том архад бол бас одоо уншсан. Тэгэхээр бол тухайн үеийн одоо бусад одоо шавнар нь болохоор тэр одоо сургаалыг сонсоод тэгээд өөрийнхөө одоо нэг сэтгэлд чэйчтэй байгаа нэг сургаалтайгаа ингэж тулгаж тийм ээ. За миний энэ одоо дамжуулж байгаа сургаал тийм ээ. Өгүүлбэрийн хувьд алдаа байна уу тийм ээ. Одоо үсэг одоо дутсан байна уу? Одоо үг дутсан байна уу гэдэг одоо алдааг нь шууж ингэж одоо тэр архтай шавнар бол ингэж чэйжээр уншсан юм аа гэж. За энэ бол одоо бурхны шашны түүхэнд бол бурхан багшийн сургаалыг анх удаа эмхтгсэн одоо түүхэн энэ юм аа. За тэгээ та бүхэн бодож үйж магадгүй тийм ээ. Яагаад ингэж үсэг бичгэн одоо буулгаагүй юм бэ гэж тийм ээ. Яагаад цээжээр уншсан юм бэ гэж. За тэгэхээр олон учир шалтгаан байгаа. Одоо нэг учир шалтгаан тухайн үед бол цаас гэж бол гараагүй байсан баг. Тэгэхээр бол бурхан багшийн сургаалыг бол одоо үсгэнд буулгах юм боломжгүй байсан баг. Тийм болохоор гэгэрсэн архтаа нар болохоор өөрийнхөө одоо сэтгэл үндсэнд байгаа чэйчтэй сургаалыг яг ямар ч алдаа мадаггүйгээр уншиж бусдадаа бол дамжуулсан. Тэгэхээр энэ одоо анхны одоо бурхны сургаалыг эмхтгэл маань одоо энэ Ганжуурын ишлүн гэдгийг чинь анхны их сурвалж нь ийм байгаамаа. Үүнээс хойш бол бурхны шашинд ямар уламжлал тогтоосон бэ гэхээр бол одоо бурхан шашныг дамжуулагч багш нар бурхан багшийн сургаалыг үг үсгийн алдаа мадаггүйгээр шавнартаа бол одоо уншиж өгдөг тийм ээ. Ишлүн хүртээх одоо ийм уламжлал бол энэ цагаас эхэлж бол одоо тогтсон байдаг юм аа.
За тэгээ түүхэнд бол одоо Бурхны сургаалыг 3 удаа эмхэтгсэн гэж үздэг. Бурхан багшийг нирванд орсноос хойш 100 жилийн дараа, 110 жилийн дараа 2 дахь удаага эмхэтгсэн. Энэ үед бас л цээжээр уншсан гэж үздэг. За ингээд 3 дахь удаага одоо Бурхан багшаа нирванд орсноос хойш 300 жилийн дараа бол одоо эмхтэх үед бол анх үсэг бичгэнд бол буулгаж, за ингэж одоо ботном болгож хэвлсэн юм аа гэсэн одоо ийм бол түүх байдаг юм аа. За тийм болохоор одоо энэ ишлүнг одоо дамжуулах, хүртээх гэдэг одоо энэ одоо үйл ажиллагаа, энэ номын үйл ажиллагаа бол Бурхны шашны одоо нийт тусын тийм ээ ийм номын одоо дамжлага, ийм одоо номын одоо ийм одоо авшигыг гэх юм уу одоо хүч чадлыг орж явах юм зөвхөн Бурхан шашинд байдаг зан үйл гэж та бүхэн бол ойлгож одоо болно. Тэгээ миний түрүүчийн хэлсэнчлэн Бурхан багшаас хойш одоо биднийг хүртэл Бурхан багшийн сургаал бол яг багшаас шавд гэж аман хэлбэрээр амьдаараа дамжиж ирсээр одоо хүртэл дамжаад ирсэн. Тэгэхээр ишлүн гэдэг маань заавал дамжлагтай байдаг. Дамжлага нь бол тасраагүй байх одоо юм одоо шаардлагатай байдаг. Хэрвээ дамжлага нь тасарчих юм бол тэр ишлүнг цаашаа уншиж болдгоо. Тийм болохоор энэ одоо тасраагүй уламжилж ирсэн энэ дамжлага одоо хүртэл ингээд уламжлаад ирсэн байна. За түүний түрүүн одоо миний хэлснээр бол 37 оноос өмнө манай монголчуудад бол байсан. Тэгээд 90 жилийн турш ингээд тасарсан байлаа. Одоо бид нэр ингээд сэргээж шинээр одоо энд одоо дамжлагал өнгөө бол одоо авч одоо цаашид уламжлуулж байгаа ийм одоо сайхан номын үйл ажиллагаа болж байгаамаа. За ингээд энэ одоо бидний үед бол одоо Бурхан багшийн сургаал бол 108 бот одоо ганжуур гэж одоо уламжилж ирсэн байх шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол энэ хизээ анх одоо ер нь төвдөд хэвлэгдсэн, дараа нь одоо Монголд хэвлэгдсэн бэ гэдэг бол бас одоо монголчууд бидний мэдэх ёстой түүх байгаа юм. За тэгэхээр одоо Йоанн гүрний үед одоо Хувлээ хаан, түүний дараагийн хаан одоо Үлзийт хаан, Хайсан хүлэг хааны үед бол монголчууд бол энэ төвд хэлнээс Бурхны сургаалыг монгол хэл рүү орчуулах одоо ийм орчуулж эхэлсэн байна. Ялангуяа одоо Монголын түүхэн тэмдэглэгдснээр бол одоо Аюур Барбад одоо Буян хааны үеийн одоо Чойгу Отсор гэж одоо том орчуулагч байгаа. Энэ хүн бол одоо 1308 онд Банзарагч буюу 5 сахиа гэдэг судрыг бол монгол хэл рүү орчуулсан гэсэн одоо ийм мэдээлэл байна. За тэгээд 1310 онд болохоор бодисадын явдалд орох уу гэсэн энэ шастрыг бас монгол хэл рүү орчуулсан юм аа гэж. Тийм болохоор Йоанн гүрний үед бол ерөнхийдөө ингэж Бурхны одоо зарлиг сургаалыг төвд хэлнээс монгол хэл рүү орчуулах одоо ийм орчуулж эхэлсэн байна. Гэхдээ бол яг 108 бот ганжуур болгож бүртэн орчуулж дуусаагүй. За энэ маань бол тухайн үеийн улс төрийн байдал, цаг үеийн байдалтай холбоотой үнэхээр бүтээгүй байлээ. Ингээд 1500 оныг хүртэл одоо 200 гаруй жилийн турш бол монголчууд бол орчуулсаар л байсан. Бүтэн бол орчуулж бол чадаагүй орчуулсаар байсан. За ингээд Монголын Лэгдэн хутагт хааны үед бол ингээд одоо 1626 онд байна уу тийм ээ. За 20-од оны үед бол Гунга Оцор тэргүүтээ орчуулагч нар бол ингэж 108 бот ганжуурыг бол төвд хэлнээс монгол хэл рүү бол бүтэн орчуулж чадсан байгаа. Ингээд бол одоо монгол одоо ганжуур бол одоо хэвлэгдэн гарсан одоо ийм түүхтэй байдаг юм аа. За манай өндөргийн одоо зан базрын үед бол төвд ганжуурыг бол одоо алтан үсэг, мөнгөн үсэг, улаан шунхан бэхээр одоо бичээч нарыг дуудаж цуглуулж ирээд ингэж бүтэн бичүүлж ганжуурыг одоо Бурхны одоо их сургаалын одоо энэ төвөр буюу эмхтгэлийг 3-аас 4 удаа бол бүтэн бичиж одоо ингэж одоо бүтээсэн гэсэн ийм одоо түүх бол байгаа. За тэгээ Монголд энэ 108 ботын төвд ганжуурыг хамгийн анх хизээ одоо бүрэн хэвлэсэн байх дээр бол 8 дугаар богдын зарилгаар за тэгээд улсын их дагн одоо Дондов дулам хатан удирдаад ингээд 1908 онд одоо энэ барын сэлж эхлээд 1910 он гэхэд бол одоо хүрээ барын ганжуур гэж одоо бүтэн одоо хэвлэж гаргасан ийм түүхтэй. Тэгэхээр бол энэ төвд ганжуурыг бол монголчууд бид нар их хүрээндээ бол 1910 он гэхэд бол бүтэн хэвлэж одоо ингэж бүтээсэн ийм одоо түүх бол байна. За тэгээд за үүнтэй холбуулаад бас одоо төвдөд энэ одоо ганжуур хэрхэн одоо барлсан тухай одоо түүхийг би та бүхэнд ярьж өгье. Энэ маань монголчуудтай холбоотой. Тэгэхээр бол Йоанн улсын үед бол одоо та бүхэн мэдж байгаа улсын багш гэж одоо ийм багшийг бол төвдөөс залдаг ийм уламжлалтай байсан. Ингээд Йоанн улсын одоо 4-р хаан Аюур Барбад Буян хааны үед бол
улсын багшаар төвдийн одоо нартан хийдийн бандда Чим Жамбиян гэдэг одоо энэ их эрдэнэтэй ламыг бол одоо улсын багшаар бол өргөмжилж одоо Дайду хотод бол залж ирсэн байна. Ингээд Чим Жамбиян Ян улсын одоо төрийн багш байх үедээ бол төвдлөө бол одоо бих за тэгээд одоо бурхны сургаал одоо ганжуурыг одоо хэвлэх, бичих тэр одоо өргөлийг бол одоо ихээр одоо явуулсан гэдэг. Ингээд төвлүүд бол 1300 одоо оны дунд үед бол тэр монголчуудын тусламжтайгаар төвдөд тухайн үед одоо төвдийн олон газар хадгалагдж байсан бурхны одоо бурхан багшийн сургаалын орчуулгуудыг эмэгтгэж анх 101 бот одоо ийм одоо ганжуур болгож эхэлж бичсэн одоо тэр бол одоо хэвлж чадаагүй одоо бичиж одоо 101 бот болгож гаргасан ийм түүхтэй байна. За энэ бол ингээд монголчуудын дэмжлэгтэйгээр бол бүтсэн ийм ажил байна. Ингээд төвд одоо ганжуурыг анх одоо хаана барлсан бэ, хэвлсэн бэ гэхээр бол Мэн улсын Юнло хааны 8 дугаар онд хааны ордонд бол одоо анх төвд ганжуурыг бол хэвлсэн гэсэн одоо ийм одоо түүх одоо ийм мэдээ байна. За ингээд үүний дараа бол 1600-аад оны дундуур бол төвдүүд анх одоо ганжуурыг бол одоо ингэж хэвлсэн ийм одоо түүхтэй байна. За тийм болохоор энэ одоо ганжуур буюу бурхан багшийн одоо сургаалын эмхтгэлийн маань одоо Монгол төвдөд одоо дамжиж уламжилж ирсэн түүхийг та бүхэнд одоо товчхон хүргэхэд бол иймэрхүү одоо байгаамаа. За хоёр дахь асуулт. Ганжуур нь нийт хэдэн ботыг агуулдаг вэ гэсэн мэн. Энэ жил ямар аймаг, ямар ботуудыг айлтахаар төлөвлөж байна гэсэн ийм асуулт байна. За тэгэхээр ганжуур нь тухайн хэвлэлийнхээ онцлогоос хамаарат бол одоо 108 бот байна тийм ээ. За тэгээ 103 бот байна, 100 бот байна, 101 бот гэн хэвлэлийнхээ онцлогоос хамаарч бол одоо ийм өөр байгаа. Одоо бол бид нар энэ хамгийн сүүлд сасад одоо хэвлсэн шол барын ганжуурыг бол одоо тэр ганжуурыг бол бид нар багшаараа бол уншуулж байгаа. Тэгэхээр шол барын ганжуур маань бол 100 бот одоо ийм одоо ном байгаамаа. За тэгээд түрүүчийн одоо хэлсэнчлэн энэ жил бид нар нэг одоо 30-аад одоо ботыг бол одоо айлдуулах юм одоо төлөвлөгөөтэй байна. За ингээд дараа жил одоо ерөнхийдөө одоо энэ 100 бот номоо бол бүтэн одоо уншуулад гүйцэх одоо ийм одоо төлөвлөгөөтэй бол байгаамаа. За тэгээ ганжуурын 3 дахь асуулт нь ганжуурын лүнг хайрлаж буй Римбуче багшийн талаар товч танилцуулж өгнө үү гэсэн байна. За тэгэхээр багшийн одоо яг энэ товч намтар бол одоо бид нар хэвлэлсэн байгаа. Тэгэхээр түүнийгээ та бүхэн тараач гэж бодож байна. Манай энэ Ариуна эднэр та бүхэн тараачих байхаа, тэндээс авчвал одоо болох байхаа гэж бодож байна. За багшийнхаа талаар яг товч тайлбарлахад бол багш маань бол Догдон Римбуче гэж юм хувилгаан одоо лам байгаа. Одоо бол одоо 80 нэлээд гарсан одоо өндөр настай хүн. За тэгээд ганжуурын лүнг бол одоо энтхэг төвдөд бол 4 удаа тавьсан ийм хүн одоо бүтэн уншсан ийм хүн. Одоо тэгээд 5 дахь удаага бол одоо манай Монголд за ингээд бурхан шинтний төв гандлагчлалын хийдийн маань Бацаагаан одоо дуганд бол уншиж байгаамаа. За тэгээ ганжуурын лүнд суух нь хувь хүн болон нийт олонний хувьд ямар эрдэм тустай болохыг онцлог тайлбарлахгүй юу гэсэн байна. За тэгэхээр энэ бол нэлээд чухал асуулт байна. Тэгэхээр бол энэ одоо ганжуурын лүнг одоо хувь хүн сонссноор тэр тухайн хүнд одоо ямар ач холбогдолтой юм бэ гэхээр бол за тэгэхээр бурхан багшийн зарлиг сургаал гэдэг бол би түрүү хэлсэн тийм ээ. Энэ бол төгс гэгэрсэн хүний айлтсан сургаал юм аа гэж. Тэгэхээр бол тэр одоо зарлиг сургаал нь бол маш хүчтэй. Хүний одоо сэтгэлийг ариусгах, гэгэрүүлэх юм одоо чадaltaй байдаг юм. Тэгэхээр энэ чадал нь бол хэрхэн дамжиж ирдэг юм бэ гэхээр бол түрүүн одоо та бүхэнд одоо яг айлтгасны дагуу бол энэ ишлэн хүртснээр бол одоо тэр бурхан багшийн одоо зарлиг сургаалын одоо үгийнхэн чадлыг бол одоо олдог одоо ийм одоо учиртай маа. Тийм болохоор бурхан шишний хувьд бол энэ ишлэн хүртнэ гэдэг бол маш чухал одоо юм. Жишээ нь бол ер нь бол хүний үг гэдэг бол хүний сэтгэлд нөлөөлнө тийм ээ. Түүгээр одоо үл барам амьгүй физик бийж төртөл нөлөөлж байгаа шүү дээ тийм ээ. Энэ талаар бол одоо сүүлийн үеийн судалгаанууд бол гарсан. Жишээ нь Японы нэг эрдэмтэн усан дээр туршилт хийсэн байсан шүү дээ тийм ээ. Ингээд
3 савнд усъя гээд 3 өөр өрөөнд 3 өөр яг ижилхэн одоо температур буюу хэмд одоо тэр 3 сарыг сав усыг 3 өөр өрөөнд одоо хадгалаад тэгээд нэг савнд нь болохоор дандаа сайхан үг ёроол тийм ээ. За тэгээд зарим үед бол бүр бурхан багшийн пайлын хэлний сургаалыг хүртэл уншиж сонсгож байсан гэж байгаа шүү дээ тийм ээ. Нөгөө нэг савнд нь бол дан хараал эсвэл одоо рок одоо тийм хахир хатуу дууг сонсгоод ингээд нөгөө нэг савнд нь болохоор зүгээр орхицсон гэж тийм ээ. За ингээд хэд хоногийн дараа бол тэр 3 савнд байсан ус бол хүний одоо дуу буюу авианы давтамж нөлөөллөөр бол өөр болсон гэж тийм ээ. Дандаа тэр ёроол за тэгээд бурхны сургаалыг сонсч байсан савнд усных нь нөгөө одоо эсэх нь гэдэг юм уу тийм ээ молекул одоо тэр материйн төвчний тэр бүтцэн нь бол одоо үзэгсэлэнтэй болсон гэж тийм ээ. Хоёрдугаарт бол ууршилт нь удаан байсан гэж. За гуравдугаарт бол ер нь одоо уухад одоо их тааламжтай аршаа мэт болсон байсан гэж тийм ээ. Харин тэр нөгөө хараал одоо сонсч байсан эсвэл хахир хатуу дуу сонсч байсан усны бүтцэн нь одоо их муудаад за тэгээд амархан муудсан юмаа гэсэн иймэрхүү маягийн одоо туршилтыг хүртэл одоо хийсэн байдаг шүү дээ. Тэгэхээр бол бидний үг гэдэг бол ингээд амьд одоо сэтгэл байтугай амьгүй бие махбодод хүртэл үйлчлдэг тийм ээ нөлөөлдөг юм байна. За тийм болохоор энэ бурхны одоо зарилэг сургаалыг ингээ иш лүнгийн хүртнэ гэдэг маань хамгийн их энергитэй, хамгийн их хүч чадалтай одоо тийм үгийн чадлыг бол одоо өөртөө шингээж авч байна гэсэн. За тэгэхээр хувь хүн талаас нь ач холбогдол нь энэ болов гэж за би бол ингэж бодож байна. Нийт одоо нийгэм талаас одоо ач холбогдол нь юу вэ гэхээр бол энэ маань бол манай Монголын хувьд бол энэ одоо үндэсний бурхны шашин маань яг ном уламжлал ёс дагуу дэлгэрхэд маш том одоо нөлөө болно. Нэг шалтгаан болно гэж ингэж бол бодож байна. За ингээд түрүүчийн хэлсэн бид нар хүмүүс энэ дэлхий дээр ганцаархнаа оршдгоо тийм ээ. Лус савдаг тэргүүтээ за ингээд орон усны эзэдтэйгээ бид нар одоо хамт найрсаг ингэж орших хэвээр. Тэгэхээр бол энэ ишлүнг хүртснээр бол энэ цагаан зүгийн тэнгэрүүд номын сахиуснууд баясаж Монгол орны маань ивэх болно. Тийм болохоор бол одоо нийтийн ашиг тусна энэ болов гэж за ингэж бодож байна. За тэгээд 6 дугаар асуулт байна. Лүнд суух үед одоо ямар сэтгэл сэдэлтэйгээр оролцох нь зохистой вэ гэсэн юм асуулт байна. За тэгэхээр энэ одоо ганжуурын ишлүнг одоо хайрлаж байгаа багш маань бол ганжуурынхаа ишлүнг одоо уншихтаа өглөө болгон эхэлж товч тайлбарыг бол хүргэдэг. За ингээд товч тайлбарыг хүргэхдээ бол багш маань бол хүн одоо энэ сэтлээ хэрхэн засах уу тийм ээ. Сэтгэлээ хэрхэн одоо зөв сэтлийг үүсгэж одоо ганжуурын лүнг одоо сонсох ёстой вэ гэдгийг бол багш маань өдөр болгон тайлбарлаж байгаа тийм ээ. Тэгэхээр бол тэрийн та бүхэнд одоо дамжуулаад хүргэхэд бол ер нь бол хүн гэдэг бол сэтгэлийн амьтан тийм ээ. Бидний сэтгэл гэдэгт маань бол нисванс муу сэтгэл, муу бодлууд байна. Жишээ нь бол сүүлийн үеийн судалгаагаар Америкийн эрдэмтдийн судалгаагаар бол за хоногийн 24 цагт хүн 8 цаг унтлаа гэж бодъё. За тэгвэл 16 цагт нь сэрүүн байна гэж. За тэгвэл сэрүүн байх үед нөгөө сэтгэл төрж байгаа нөгөө бодлууд байна шүү дээ тийм ээ. Тэр бодлуудыг ингээд тоосон юм байна л да. Тэгсэн чинь тэр судалгаагаар бол ер нь хүнд сэрүүн байх үед нь 60 мянган одоо бодол төрж байна гэж. За тэр 60 мянган бодлын 80% нь бол одоо сөрөг бодлууд байна гэж. За тэгээд тэр сөрөг бодлынхаа 95% нь болохоор дандаа улиг болсон. Бид нар бол одоо нэг зүйлээ дахин гэж одоо нэг боддог, одоо давтдаг тийм ээ. Ийм бодлын давтамжууд байна гэж тийм ээ. За ингэж бол одоо сүүлийн үед бол одоо ингэ судалсан байлээ. Тэгэхээр бол бидний сэтгэл гэдэг маань бол ганц хүнд байдаг одоо зүйл биш шүү дээ тийм ээ. Амьтан болгонд одоо сэтгэл гэж байгаа. Нэг эст амьтнаас тийм ээ. Ингээд далайн хальмыг хүртэл одоо юу гэдэг нь сээр нуруутай бүх амьтанд нь сэтгэл гэж байгаа. Тэр сэтгэлд нь бол одоо түрүүчийн ярьсанчлан эерэг бодол, сөрөг бодол болон гэж одоо төрж байдаг. Тэгэхээр бол ихэнх хүмүүс, ихэнх амьтад бол сөрөг бодлынхоо эрхэнд орчдөг. За ингэснээр бол одоо стресс, депресс гэх тэргүүтээ зовлон бол амсч эхэлдэг гэж. Тэгэхээр бол одоо бидний одоо сэтгэл хамаг амьтны сэтгэл бол ижилхэн гэдэг тийм ээ. Жаргалыг одоо хүсдэг, зовлон хүсдэггүйгээр ижилхэн. Гэхдээ яагаад ингэж энэ зовоод байдаг юм бэ гэхээр бол бидний энэ сэтгэл гэдэг маань сөрөг бодлынхаа эрхэнд орчихоор бол ингэж зовдөг юм байна. Жишээ нь тэгэхээр хүний чадамж гэж тийм ээ. Хүн бол ямар чадамжтай амьтан бэ гэхээр бол
нөгөө сэтгэлээ сөрөг бодлоос хамгаалж чадах, сөрөг бодлоо таньж мэдээ түүнийг одоо төвчих юм уу тийм ээ, эсвэл одоо эерэг болгох ийм чадал бол одоо оюун ухаантай хүнд байдаг гэж. Аратан амьтан адгуусан амьтанд байхгүй. Одоо жишээ авах юм бол арслан ууралж явах үедээ өөрийгөө ууралж яах гэдгийг мэдэхгүй шүү. Арслан амьтныг барьж иж байхдаа би амьтанд хорлох сэтгэл үүсгэсэн байна гэдгийг мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр бол энэ адгуусан амьтанд бол тэр нэг сөрөг бодлоо хянч чадах, түүнийг таньж мэдэх ийм чадамж бол байдаг юм байна. Тэгэхээр зөвхөн хүмүүс бидэнд бол одоо энэ сөрөг бодлыг таньж мэдэж, за тэгээ сөрөг бодлоо хянах, сөрөг бодлоо хаах, харин эерэг бодлыг төрүүлж ингээд сэтгэлээ амарлингуй болгох, сэтгэлээ жаргалтай болгох ийм чадамж бол хүмүүст бидэнд байдаг. Тэгэхээр бол Бурхан багшийн одоо сургаал гэдэг маань сөрөг бодлыг хэрхэн хянах вэ? Сөрөг одоо эерэг бодлыг хэрхэн төлөвшүүлэх вэ гэж тийм ээ. Тэр арга замыг бол заасан байдаг. Түүнийг бол одоо юу гэд нэрлэдэг вэ гэхээр бясалгал гэд нэрлэдэг. Ингээд бид нэр ингээд бясалгал хийх юм бол одоо нөгөө 60 мянган бодлоо цэгцэлж чадна гэсэн. За тэгээ сөрөг бодлоодыг бол одоо хянж одоо чадна гэсэн одоо ийм үг байгаамаа. Тэгэхээр бол одоо хүмүүс бид нар энэ одоо бясалгал хийх нь бол одоо маш чухал байна. Хоёрдугаарт бол энэ Бурхан багшийн одоо биднэрт зааж өгсөн одоо тэр гэгээрэлд хүрэх одоо бясалгал, энэ арга техникийг бидэнд эзэмших нь бол одоо маш чухал байгаамаа. Тэгэхээр бол Бурханы зарлиг сургаалаа гэдэг бол тийм үн цэнтэй сургаал. Үүнийг одоо монголчууд бидний өвөг дээдэс бол үе үеийн турш одоо ингэж уламжилж ирсэн. Бид нар ийм одоо түүхэн одоо баялаг тийм ээ, ийм одоо гайхамшигтай одоо сургаалыг одоо өвлж авсан юм ард түмэн юм аа. Тэгэхээр бол энэ одоо уламжлалаа бид нар алдахгүй байх нь одоо маш чухал. Харин цаашид бүр дэлгэрүүлж тийм ээ, залуучуудаа хүргэх, одоо залуучуудаа төлөвшүүлэх, залуу үеэ боловсруулах ийм одоо шаардлага одоо биднэрт тулгарсан байна. Тэгэхээр бол энэ одоо нийгмийн одоо энэ ороо бусгай энэ цагт бол Бурханы сургаалыг одоо лам хуврагууд нь одоо үзэж судалж эзэмших тийм ээ. Тэгээд нийгэмдээ дэлгэрүүлэх, энэ бол нийгмийн сайн сайханд бол асар тустай зүйл гэж бол ингэж бол бодож байна. Тэгэхээр бодис сэтгэл гэдэг маань ямар сэтгэлийг хэлдэг юм бэ гэхээр бол амин хувиа хичээсэн энэ одоо сэтгэлийн хүлээснээс одоо ангижраад тийм ээ, бусад амьтныг инхрийлсэн, за тэгээ бусдыг хайрлсан сэтгэлийг бол одоо бодис сэтгэл гэнэ гэж. Тэгэхээр бол одоо зөвхөн одоо өөрийн амин хувиа одоо бодсон энэ одоо арчаагүй одоо энэ одоо бодлоо хянаад үүнийхээ эрхэнд орохгүй тийм ээ, түүний оронд бусдыгаа хайрлсан, одоо бусдын одоо их ашигыг тийм ээ, бусд гэдэг чинь бол одоо маш олон тоотой байгаа шүү дээ. Монголд одоо 3,500,000 хүн байлаа гэхэд би өөрөө ганцхан бодгол юм тийм ээ. Харин нөгөө 3 сая бодгол гэдэг чинь надаас бусд болно гэж. Тэгэхээр бол бусад олон хүний эрх ашиг бол миний эрх ашигаас бол илүү юм аа гэдгийг ухамсарлаж бусдтай хүндэтгэлтэй харьцах, бусдыгаа хайрлах тийм ээ. За ийм сэтлийг бол бид нар дадуулах ёстой гэж багш маань бол өглөө болгон бид нарт бол ингэж одоо айлдаж одоо сургаж байгаа. Тийм болохоор бод сэтгэлийг дадуулах, за мөн одоо хоосон чанарыг онсон бэлгүүнийг бясалгах, за орчлонгийн мөн чанар буюу бодит байдлыг таньсан магад гарахуун сэтгэл тэргүүтнийг одоо дадуулах нь бол энэ сөрөг бодлоо хаах, сөрөг бодлоо хянах хамгийн одоо шалгарсан одоо сайн арга юм аа гэж. За 7 дугаар асуулт. Сүүлийн жилүүдэд Бурханы номыг монгол хэлээр айлдах, тайлбарлах тухай санал ихээр гарч байна гэж. Зарим хүмүүс олон хоног үргэлжлэх ишлэн айлдварыг монгол хэлээр тавих шаардлагатай гэж үздэг гэж. За та энэ талаарх одоо өөрийн бодлыг одоо хуваалцсан уу гэсэн байна. За тэгэхээр одоо энэ ганжуурын ишлэн маань бол одоо төвд хэл дээр бол явагдаж байгаа тийм ээ. За ийм. Тэгэхээр бол асуулт маань бол яагаад монгол хэлээр тавьж болдгоо юм бэ гэсэн одоо асуулт байна. За тэгэхээр за энэ асуултанд хариулахын тулд бас Бурхан шашны нэлээд одоо бас суур мэдлэг сайтай байх хэрэгтэй. Тэгжээж хариулж байгаа хүн ч хариулж чадна. Үүнийг одоо хүлээж авч байгаа хүн ч гэсэн бас хүлээж авч чадах байхаа гэж ингэж одоо бодож байна. За тэгэхээр ер нь бол одоо ишлэн монгол хэлээр бол одоо тавьж болно тийм ээ. Гэхдээ одоо биднэрт тэр монгол хэлээр тавих дамжлага нь одоо байхгүй байна. Тэгэхээр бол одоо яг энэ цагт бол боломжгүй байна гэж одоо миний хувьд бол үзэж байна. Тэгэхээр түрүүн хэлсэн шүү дээ тийм ээ. Одоо монгол хэл рүү энэ Бурханы их сургаал ганжуурыг хизээ орчуулсан бэ гэхээр бол Лэгдэн хутагт хааны үед бол одоо орчуулж гүйцэжээ гэж. За ингэж орчуулчаад тэгээд ишлүнгийн бол одоо монголоор
одоо уншиж монголоор одоо дамжуулах энэ дамжлагыг тэр үед юусаа гаргаагүй байна. Харин яасан бэ гэхээр бол энэ Ганжуурын ишлэнг уншихдаа дандаа төв төлөөр уншиж байсан байна. За энэ ямар учиртай юм бэ гэж. За энэ учир холбогдлыг бид нар мэдэх ёстой. За тэгэхээр түрүүн хэлсэнчлэн Бурхны сургаал гэдэг бол одоо хойшид одоо хойд үед уламжлахдаа бол тийм ээ үг үсгийн хувьд алдаагүй, утгын хувьд бол алдаагүй уламжлагдах ёстой юм байна. За ингэж уламжлахдах нэг одоо юу гэх юм суур гэх юм уу тийм ээ нэг боломж нь юу вэ гэхээр бол яг өөрийн айлтсан хэлээрээ хэрвээ ингэж уламжлагдаж явах юм бол нөгөө сургаалынх нь одоо үг үсэг бол өөрчлөгдөхгүй, утга нь бол одоо гажихгүй гэж ингэж үздэг. За тэгэхдээ Бурхны одоо зарлиг сургаалыг өөрийнхөө хэл рүү орчуулсан тийм ээ орчуулсан 3 том улс байгаа. Жишээ нь бол Хятад улс. Хятадууд бол мянгад оны үед бол Бурхны сургаалыг одоо орчуулж гүйцээд ингээд Хятад Ганжуур гэж бол байдаг. За мөн Төвд улс байна тийм ээ монголчууд байна. За Хятадууд болон Төвдүүд Бурхны сургаалыг өөрийнхөө их хэл рүү орчуулахдаа бол яг их хэлээс нь бусад хэлээр дамжуулахгүйгээр орчуулсан байна гэж. Манай Монгол Ганжуур болохоор цаг хугацааны хувьд бол маш сүүлд гарсан байна. Тийм болохоор бол дунд нь нэг хэл дамжицсан, төвд хэл дамжицсан. Тийм болохоор цааш уламжлахдаа бол ингээд 2 юм уу 3 хэл дамжчихаар бол уг одоо яг ариун сургаал маань бол яг одоо үг үсгийн алдаагүй, утгын алдаагүй одоо дамжих нь бас эрсдэлд ордог юм байна тийм ээ. Тэгэхээр манай Монголын одоо энэ эрдэмтэн мэрэгд одоо маш одоо мундаг одоо тийм юу гэдэг одоо өндөр түвшний хүмүүс байсан болохоор ишлүнг нь хүртэхтэй болохоор яг одоо их хэлнээс нь 2 дахь хэлээр нь тийм ээ ингэж одоо дамжуулах юм бол илүү их одоо ач холбогдолтой, илүү хүч чадалтайг нь мэдээд одоо ишлүнг нь хүртэхтэй бол төвд хэлээр бол одоо ингэж хүртдэг бас ийм уламжлалтай. Тэгэхээр бид нар энэ уламжлалаа бариад одоо ингээд төвдөр бол уншуулж байгаа юм шүү. Тэгээд түрүүчээ хэлсэн энэ ишлэн маань дамжихтаа бол дамжлагтай байх хэрэгтэй. Тэгэхээр биднэрт монголоор дамжуулсан дамжлага бол гараагүй болохоор за нэг иймэрхүү учир шалтгаанууд бол байгаа юм аа гэж ингэж одоо бодож байна. За тэгээд монголчууд бол маш соёлтой ард түмэн, номын хэлтэй. Бурхны одоо зарлиг сургаалыг бол бид нар төвд хэлээр бол үзэж судалдаг. Төвд хэлийг бол номын хэл болгосон ийм одоо улсууд юм аа. Тэгэхээр бол энэ манай уламжлал болохоор бид нар энэ уламжлалаас алдахгүй дамжуулах хэрэгтэй. Шүү дээ тийм ээ. Жишээ нь бол зүгээр орчин үеийн жишээ байгаа шүү дээ. Одоо жишээ нь дэлхийн нийтийн боловсрол, дэлхийн нийтийн хүн болыг бол англи хэлийг суралцах хэрэгтэй шүү дээ. Их хэлнээсээ гадна англи хэл гэж хэлийг одоо бид нар хүлээн зөвшөөрөөд суралцаад түн суралцах хэрэгтэй. Үүнтэй ижилхэн монголчууд бол маш одоо соёлтой ийм ард түмэн байсан болохоор одоо Бурхны их сургаалыг дамжуулдаг номын хэлтэй байсан. Тэр номын хэл нь болохоор төвд хэл байсан. Тэгэхээр бол одоо монгол ам нар бол 2 хэлтэй байсан. Одоо их монгол хэлтэйгээ түүнээс гадна бол номын хэлтэй байсан. Ийм өндөр боловсралтай улсууд байсан шүү. Тэгэхээр энэ уламжлал маань одоо ингээд цаашаа уламжлалаа явж байгаа маа. За 8 дахь асуулт байна. Олон жил тасарсан байсан энэ уламжлал сэргэж байгаа орчин цагийн Монголын нийгэм шашны амьдралд ямар ач холбогдолтой. За энэ урд асуултаа одоо давтагдсан болохоор энийг өнгөрөөлөө. 9 дахь нь за Ганжуурын ишлүнг бүрэн альдсны дараа Монгол ховргууд шавь нартай ишлүнг одоо дамжуулах эрхтэй болох уу гэсэн байна. За тэгэхээр түрүүн миний хэлсэнчлэн 37 оноос өмнө бол Ганжуурын ишлүнг одоо тавьдаг, дамжуулдаг монгол лам нар бол одоо байсан. Жишээ нь би хамгийн сүүлийн жишээ дуртахад бол хүрээний одоо хүрээнд бол 7 цорж гэж байсан тийм ээ. Хүрээ бол 7 цорж. Тэр 7 цоржоо одоо хэрхэн тоолдог байсан бэ гэхээр бол хүрээний хам номон хаан, дид хамб хоёр бол эхний 2 цоржин. За түүнээс гадна дахиад одоо 5 цорж гэдэг. Ингээд хүрээ бол 12 датсан сургуультай. За тэгээд тэр 12 датсан сургуулийн төм гаруй одоо хувиргуудыг одоо манлайлдаг, эрдмээр манлайлдаг юм 7 цорчтой одоо явж ирсэн юм уламжлалтай. За тэгээ хүрээний 7 цоржийн нэг цогт зандан цорж гэж одоо юм байсан. Энэ хүн бол 37 оноос өмнө одоо Ганжуурын лүнг бол тавьж байсан. Хамгийн сүүлд тавьж байсан хүн энэ хүн байна. Тэгээ энэ хүнээс бол энэ Ганжуурын лүнг бүрэн хүртсэн лам нар бол одоо жишээ нь социализм үед манай гандан нэгчлийн хийдэд бол зөндөө байсан. Жишээ нь бол одоо 1990-ад оны ихээр манай гандан нэгчлийн хийдний хамт байсан Дамдын сүрэн гэж хүн байгаа. Одоо бид нар бол өндөр хамт гэж дууддаг. Одоо сайхан эрдэнэтэй лам байсан. Тэр одоо өндөр хамт Дамдын сүрэнгээ бол хүрээний цогт занд нь сорж бас бол Ганжуурын лүн бол одоо хүртсэн
байсан. Тэгээд тэр Ганжуурын лүнгүүд зарим шав нартай бас уншиж өгч байсан. Гэхдээ бол яг цаг үеийн байдлаас болоод бүтэн уншиж чадаагүй гэсэн за ийм одоо түүх байдаг юм аа. За тийм болохоор одоо бид нарт бол ингээд дараа жил Ганжуурын лүн маань ингээд одоо бид нэр бүрэн авна. Тэгэхээр одоо та бүхэн тоо мэдээ дамжуулахад энэ Ганжуурын лүнд бол 5 одоо яг 3 жилийн одоо яг ерөнхий одоо дүн болохоор 540 одоо хувраг бол одоо сууж байна. Лам хуврагууд төрдөж байна. Энгийн хүмүүс нь бол 700-аад хүмүүс бол одоо сууж байна гэсэн ийм одоо тоо байгаа. Тэгэхээр бол ингээд 4 жил Ганжуурын лүн маань одоо өндөрлсөний дараа бол 540 лам хувраг бол Ганжуурын лүнтэй болчихно гэсэн. Нөгөө дамжлагтай болчихно. Бурхан багшийн их сургаалыг цааш дамжуулах эрхтэй болчихно гэсэн. Тийм болохоор Монгол лам нар үүнээс хойш бол одоо ингээд Ганжуурынхаа лүнг өөрснөө уншиж шав нартаа бол дамжуулах одоо энэ боломж бол ингээд дараа жилээс нэгдэж байгаамаа. Энэ 108 бот Ганжуурхтаар нэг ботын жишээ нь бол энэ урт бараар тийм ээ хідэн хуудас ном байна вэ гэж. За бид нэр түүнийг мэдэх ёстой. Тэгэхээр бол урт барын одоо тэр судар байлаа гэхэд одоо нэг ботын дунджаар бол 450-аас 500 хуудас ном байна. Тэгэхээр энэ 450-аас 500 хуудас номыг бол багш маань бол өглөө 8 цагаас орой 5 цаг хүртэл тэгэхээр дундаа нэг одоо 2 цагийн завсарлagaатаагаар ингэж одоо үг үсэг алдахгүй уншиж байгаа тийм ээ. Тийм болохоор энэ Ганжуурын лүн уншдаг одоо хүртээдэг хүн бол маш одоо хурдан хэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тод хэлтэй байх хэрэгтэй. Нилээн одоо тэр хүнээс бол бас Ганжуурын лүнг тавихад бол бас эрдэм гэдэг юм уу тийм ээ, ийм онцлог бол шаардлагатай тийм ээ. За тэгээд одоо багш маань болохоор жишээ нь үдээс өмнө бол нэг 240-с 50 хуудас уншиж байгаа. Тэгээ үдээс хойш дахиад нэг 200 гаруй хуудас уншиж ингээд нэг өдөрт ер нь нэг өдөр за тэгээд нэг өдрийн хугц болоход нэг бот номоо бол уншиж гүйцэж байгаа. Ер нь бол яг 2 өдөрт бол нэг бот ном бол яг хангалттай бол уншиж одоо гүйцэж байгаамаа. Тэгэхээр бол энэ Ганжуурын лүнг одоо хүртээнэ гэдэг маань багшийн хувьд бол маш их чадамж шаардсан тийм ээ. Ийм ажил шав нарын хувьд бол нэлээд төсвөр хатуужил хэрэгтэй. Яагаад вэ гэхээр бол өглөө 8-аас орой 5 цаг хүртэл ингээд сонсоод суух хэрэгтэй болдог тийм ээ. Тийм болохоор төсвөр хатуужил хэрэгтэй. Тэгээ энэ чинь таслахгүй сонсож байж л одоо Ганжуурын лүнг болохоос биш нэг үсэг сонсохгүй өнгөрөх хөтөл нэг үг сонсохгүй өнгөрөх хөтөл бол өнгөрөхөд Ганжуурынхаа лүнг бол бүтэн хүрч чадахгүй ийм одоо бас асуудал байдал үүсдэг юм аа. Тийм болохоор сонсож байгаа хүмүүсийн хувьд бол унтахгүй тэгээд одоо төсвөр хатуужтайгаар тийм ээ ингэж одоо үг үсэг алдахгүйгээр сонсно гэдэг маань бол өдрийн одоо шинэ хэдэн цаг сууж юм тийм ээ 8 цаг бол суун шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол нэлээд одоо хатуужилтай төсвөртэй одоо ийм одоо хатуужилыг бол одоо шаардж байгаамаа. За ингээд амаргүй л дээ. За. За дараагийн асуулт. За 12 дахь асуулт. Ганжуурын ишлүүн зөвхөн монголчуудын төдийгүй дэлхийн буддистуудын хувьд ямар ач холбогдолтой үйл явц вэ гэсэн байна. За монголчуудын хувьд ач холбогдлыг нь бол би өөрийнхөө талаас бол товч хүргэсэн байх гэж бодож байна. Дэлхийн буддистуудын хувьд бол ямар ач холбогдолтой бэ гэхээр бол за ер нь бурхны шашин бол дэлхийд баг хөлгөн, их хөлгөн гэсэн одоо энэ хоёр хэлбэрээр бол оршиж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр баг хөлгөний одоо уламжлалтай одоо улс орнууд гэхээр би та бүхэн одоо мэдэх бах. Тайланд, Бээрэм, за Лаос, Камбож, Вьетнам тэргүүтэй одоо энэ зүүн өмнөд Аз тийм ээ. Азийн улс орнууд байгаа. Их хөлгөний уламжлалтай улсууд бол одоо Хятад, Монгол, Төвд гэсэн одоо Төв Аз, Хойд Азийн одоо ийм улсууд байгаа шүү дээ. Яг одоо байгаа нь одоо байгаа одоо энэ уламжлал маань. Тэгэхээр бол одоо баг хөлгөний одоо шашинтай Тайланд, Бээрэм тэргүүтэнд бол бурхан багшийн одоо их сургаал бол бас Ганжуурыг хэлж болно л да тийм ээ. Пайли хэлээр бол уламжлагдсан байдаг. За тэгэхээр энэ пайли хэлээр уламжлагдсан одоо байдаг. Харин манай одоо монголчуудын хувьд бол санскрит хэлнээс бол төвд хэл рүү орчуулад ингээд төвд хэлээр бол одоо уламжлагдсан юм байгаамаа. Тэгэхээр бол энэ пайли хэл дээр байгаа бурхан багшийн одоо сургаалын эмхтгэл за ингээд төвд болон хятад хэл дээр байгаа бас монгол хэл дээр байгаа энэ одоо бурхан багшийн сургаалын эмхтгэлийн ялгаа нь юу юм бэ гэдгийг бас бид нар мэдэх хэрэгтэй. Пайли хэл дээр байгаа тэр сургаалууд бол дан нийтийн сургаал гэж үзэж болно. Нөгөө нэг талаас нь ярих юм бол баг хөлгөний сургаал одоо пайли хэлээр уламжлагдсан сургаалууд нь бол тэнд хадгалагдж байгаа.
Монгол төвд хятад гамжуурт байгаа сургаалууд болохоор тэр бага хулигны сургаал нь бол 13 бот одоо энэ сургаал бол 108 бот гамжууртай бол байна. Түүний дээрээс тэр пайлын хил дээр байхгүй их хөлгөн судрууд бол одоо Монгол төвд хятад гамжуурт бол уламжлагдсан байдаг юм аа. За тэгэхээр тэр их хөлгөн судруудыг одоо та бүхэнд нэрийг хэлэх юм бол жишээ нь бол бага хулигны сургаалд байхгүй Бэлэг баримтын 21 бот сургаал байна. За тэгээд Олонхын аймгийн 6 бот сургаал, Чухаг дээд давхарласны аймгийн 6 бот сургаал. За тэгээд их хөлгөний элдв судрын хураангуу гээд 32 сургаал. За тэгээд Дандрын сургаалын одоо эмэгтгэл одоо 21 одоо сургаал. Эдгээр одоо бүх сургаал бол пайлын хил дээр бол байхгүй. Зөвхөн их хөлгөний одоо шашин их хөлгөний уламжлалт бол уламжлагдсан юм аа. Тэгэхээр эдгээр сургаалын ишлэн одоо монголчууд бид нар хүртэж байгаа нь бол одоо маш давуу тал. Энэ нөгөө талаараа бол дэлхийн одоо буддизмд ямар одоо үүрэг одоо ямар ач холбогдол өгж байгаа юм бэ гэхээр бол дэлхийн буддизмд тэр уламжлал нь тийм ээ одоо тасрахгүй байх. За ингээ баялаг байх тийм ээ. За иймэрхүү одоо ач холбогдлыг бол өгж байгаа болов уу гэж заавал ингэж бодож байна. За 13 дахь асуулт байна. За ингээд уншиж буй ботуудын агуулгыг сүсгтэн олон хэрхэн ойлгож амьдралдаа хэрэгжүүлж болох вэ гэж жишээ болгон нэг ботын утга чиглэлийг товч танилцуулбал гэсэн нэг юм асуулт байна. За тэгэхээр би эхлээд Венан одоо 13 бот сургаалын одоо товч утгыг та бүхэнд бол одоо хүргэе гэж бодож байна. Тэгэхээр Вена гэдэг маань ёс зүй гэсэн. За тэгэхээр ёс зүй. За энэ ёс зүй. За мөн одоо монголчууд бид нар ёс зүйг номын хэллэгээр юу гэж хэлдэг вэ гэхээр шагшаабад гэж нэрлэж байгаа. Шагшаабад гэдэг нь бол санскрит хэлнээс монгол хэлэнд орсон ийм нэр томьёо шүү. Ёс зүй л гэсэн үг тийм ээ. За тэгэхээр бол ер нь хүн гэдэг маань бол шагшаабадтай буюу тийм ээ шагшаабадад оршиж байж, ёс зүйд оршиж байж бол зөв хүн болдог гэж. Нийгэмдээ хоргүй, нийгэмдээ тустай, хувь хүн маань хүмүүжлтэй ийм одоо болдог юм аа гэж. Тэгэхээр бол ёс зүй буюу шагшаабад гэдэг нь юу хэлэх юм бэ гэхээр бол бие болон хэлний гимиг төвчхийг хэлж байгаа. Тэгэхээр бол одоо хүмүүс бид нар бие болон хэлээрээ бол гим хийдэг тийм ээ. Ямар гим хийдэг вэ? Амтны ам тасалдаг, биеэр хийдэг юм бол. Буруу хөрцөл хийдэг, хулгай хийдэг. За хэлээр хийдэг гим нь юу вэ гэхээр бол худлаа ярьдаг, хов хэлдэг, чалчдаг. За бусдыг хараад доромжилдог тийм ээ. Гэх тэргүүтэн одоо бид нар бие болон хэлээрээ ийм одоо гимт үйлийг хийдэг юм. Тэгэхээр энэ гимт үйлийг хийхгүйгээр одоо түүнийг одоо хорьсон энэ бие болон хэлний үеийн шагшаабад гэж ингэж нэрлэж байгаа. Тэгэхээр бол бид нар энэ бие болон хэлний гимиг төвчснээр бол хувь хүн маань бол зөв хүн бол төлөвшин, нийгэмд зөв хүн хичнээн их байна тийм ээ. Худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй тийм ээ. За ийм зөв хүн хичнээн их байна. Тэр чигээрээ нийгэм маань бол ариусч, нийгэм маань төлөвшөж тийм ээ. Одоо нийтээрээ одоо бүгдээрээ ажиргалтай байх ийм нөхцөл бол бүрддэг юм аа. Тэгэхээр бол Бурхан багшийн одоо тэр айлдвар сургаалт байгаа Венан одоо 13 бот сургаалт бол энэ шагшаабадыг хэрхэн эзэмших үү тийм ээ. За хүн одоо хэрхэн ёс зүйтэй байх вэ гэдгийг бол нарийн заасан ийм сургаалууд байдаг. За үүний дараа бол дахин нэг одоо багц сургаалын тухай ярих гэж бодож байна. Жишээ нь бол Бэлэг баримтын 21 бот сургаал байна. За тэр Бэлэг баримтын 21 бот сургаалыг Бурхан багш бол гол нь Бодисодванарт бол айлцсан байдаг. За тэр нь юуг сургасан байдаг вэ гэхээр бол Бодисодванар хэрхэн төгс гэгэрдэг юм бэ гэж. Бодисодванарын зорилго нь юу байдаг юм бэ гэхээр бол хамаг амтны тусыг бол хийх байдаг. За тэгвэл хамаг амтны тусыг хийх одоо шалтгаан нөхцөл нь юу юм бэ гэхээр бол 6 баримтааг бол эзэмших хэрэгтэй маа гэж. За тэр 6 баримтаа бол юу вэ гэхээр бол хамгийн эхлээд өглөг гэж. Өглөг гэдэг нь бол харамын сэтгэлийг төвчж тийм ээ бусдад өглөг өгч байх. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бусдад туслах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол энэ одоо хүмүүс бид нар бол одоо өглөгч байх хэрэгтэй тийм ээ. Бусдтайгаа хуваалцж байх хэрэгтэй, харамгүй байх хэрэгтэй тийм ээ гэсэн энийг бол төлөвшүүлэх хэрэгтэй маа. Эхний баримтаа бол одоо өглөгийн баримтын талаар бол үүнийг эзэмших хэрэгтэй шүү гэж ингэж одоо сургасан байна. Хоёр дахь нь одоо шагшаабадын одоо баримтаа ёс зүйтэй байх хэрэгтэй. Хичнээн өглөгч байгаад ёс зүйгүй бол бас бүрэн төгөлдөр биш тийм ээ. Тэгэхээр ёс зүйтэй байх хэрэгтэй. За гурав дахь нь бол тэсвэр хатуужил гэж. 3 дугаар баримтаа тэсвэр хатуужил. За тэгэхээр тэсвэр хатуужил гэдгийг бол манай Монголын номын хэллэг нь бол хөлцсөнгүй гэдэг. Хөлцсөнгүй гэж.
Тэгээ хүлцэнгүй байна гэхээр бол ихэнх улсууд бас говьлдаг л да, номхон байна тийм ээ. Одоо хариу барихгүй хит их номхон байх юм байна гэж тэгээ гим хоргүй байх юм байна, хорхоо торгүй байх юм байна гэж ингэж ойлгоод байдаг. Гэтэл хүлцэнгүүдэг гэдэг маань бол юу гэсэн үг вэ? Тэсвэр хат уучлалтай л байна гэсэн. Хүлцэнгүү бол 3 янз байгаа. Жишээ нь бол зовлон үл хайхрах хүлцэнгүү гэж. Одоо энэ хүмүүс бидний амьдралд бол зовлон гэдэг зүйл үргэлж тохиолдож байдаг. Тэгэхээр бол зовлон бол бид нар хүлээж авах ёстой гэж. Харин бид нар яадаг вэ гэхээр бол зовлон хүлээж авахгүй, зовлонтой буруу харьцснаас болж бид нар ёс зүйн дутагдлалд ордог. Ёс зүйн алдаанд ордог. Хэрхэн алдаанд ордог вэ гэхээр бол хулгай хийдэг. Би эд хөрөнгөгүй юм чи яадаг хулгай хийчихье. Эсвэл өөрөө эрх мэдэл төрсөн үедээ энийг надад боломж нь байна. Би энийг хулгайлчихъя, тийм ээ. Тэгээ баригдахгүй байх ч гэдэг юм уу, тийм ээ. Би л болж явал бусд нь яах вэ гэдэг нь өөрийгөө аминч сэтгэлээр ингээд улс орноо хорлдог, тийм ээ. Иймэрхүү муу уулыг хийдэг гэж. Тэгэхээр бол энэ зовлон гэдэг юмыг бид нэр зөвөр хүлээж авч, тийм ээ. Зовлонтой зөв харьцаж сурах юм бол бид нэр зовлон хүлээж авах тэсвэр хатуучлалтай байдаг юм аа. Ингээд зовлон хүлээж авах тэсвэр хатуучлалтай болох юм бол бид нар одоо ёс зүйний алдаанд орохгүй, тийм ээ. За тэгээд сайн одоо юу гэдэг зорьсон зүйл, зорьсон эрдмээ бол олж чаддаг гэх тэргүүтнэр одоо тэсвэр хатуучлалтай байхаа ач тус бол маш их байгаа. Тэгээд бурхан багш тэсвэр хатуучлалыг бол 3 байна гэж номлосон. Эхний зовлон хүлээж авах тэсвэр хатуучлалын талаар товч та бүхэнд бол хэлж өглөө. За дөрөвдөх нь хичээнгүн баримтаа гэж. Хичээнгүү гэдэг нь бол одоо сайн зүйлд үнэхээр хичээж зүтгэлтэй, түүнийгээ орхихгүй, тийм ээ. Түүнийхээ ард гарч чаддаг ийм чадвар бол байх ёстой. За үнэхээр одоо хичээнгүү одоо байх юм бол бурхан багш юу гэж айлцсан байдаг вэ гэхээр бол эрдэм бүгд хичээнгүүг хичээлийг дагдаг юм аа л гэж айлцсан байдаг. Түүнээс биш эрдэм бүгд ухааныг дагна гэж айлдаг. Эрдэм бүгд бэлгүүнийг дагна гэж айлдаг үү, тийм ээ. Үнэхээр хувь хүн одоо хичээнгүй, хөдөлмөрч, тийм ээ. За ийм залхуугүй байх юм бол, тийм ээ. Одоо зорьсон эрдэмээ бол сурч чаддаг, тийм ээ. Зорьсон сайн зүйлээ бүтээж чаддаг ийм байдаг юм аа. Тэгэхээр бол хичээнгүү гэдгийг бол эзэмших хэрэгтэй гэж ингэж бодисод банагт бурхан багш 4 дахь баримтааг бол альцсан байна. За 5 дахь баримтаа бол самадийн баримтаа. За самадийн баримтаа гэдэг нь бол сэтгэлээ төвлөрүүлэх, сэтгэлээ дотгошоо хандуулж, дотоод зоригдол дээр сэтгэлийг төвлөрүүлэх. Эгэл хүмүүс бид нар бол ингэж нөгөө гадаад 6 метр хүүгийнхаа эрхэнд орцсон байдаг. Тэгэхээр нөгөө түрүүчээ хэлсэн сэтгэлээ хянж чаддаг. Тэнд нэг дуурал тийшээ хардаг. Энд нэг хүн дуурал ийшээ хардаг, тийм ээ. Ингээд бидний гадагшаа хандсан, бидний сэтгэл гадагшаа хандах тусам одоо алгасарч, тийм ээ, эмх замбраагүй байдаг юм аа гэж. Тэгэхээр бол сэтгэлээ дотгошоо хандуулж, дотоод зоригдол дээр төвлөрүүлж чадах юм бол хүний сэтгэл бол одоо маш их хүч чадалтай юм аа гэж, тийм ээ. Үнэхээр одоо хүний төвлөрсөн одоо зоригдол дээрээ одоо алгасрахгүйгээр төвлөрсөн ийм чадамжийг хүмүүс олох юм бол одоо хүмүүс эрдмийг олж чаддаг, гмийг бол одоо хааж чадах ийм гайхамшигтай чадвартай болдог. За мөн одоо бидний нөгөө номон дээр гардаг эд шид, эрэд хувилгаан гэдэг бол энэ тогтсон төвлөрсөн сэтгэлээс бол үүднэ гэж ингэж үздэг. Тэгэхээр бол гэгэрэл нирванд хүрэхэд бол үндсэн арга зам нь бол бясалгал буюу самади юм аа. За тэгээд энэ бясалгал самади бол бэлгүүнгүүгээр бол ерөөсөө бас буруу болчдөг. Тийм болохоор бурхан багш 6 дугаар баримтааг бол бэлгүүний баримтаа гэж ингэж нэрлэсэн. Тэгэхээр бэлэг оюун гэдэг маань хамгийн гол нь юу хэлэх вэ гэхээр бол жам ёсыг ухаарсан ухамсарыг бол бэлэг оюун гэж нэрлэдэг. Тэгэхээр ямар жам ёсыг ухаарсан оюуныг хэлж байгаа юм бэ гэхээр бол жам ёс бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн ухаарсан ийм одоо оюуныг бэлэг оюун гэдэг. Жишээ нь бол мөнх усыг унсан одоо бэлэг оюун. За тэгээ хоосон чанарыг унсан бэлэг оюун. За хамгийн наад захаар нь ярих юм бол одоо үүлийн үр, тийм ээ. Одоо жишээ нь бол муу үүлийн үрт бол зовлон ирнэ. За сайн үүлийн одоо бусдад тусалсан үүлийн үр дагаварт нь бол жаргал ирнэ гэсэн. Энэ одоо үүлийн үрийг ухаарсан эдгээр бэлэг оюунуудыг болохоор бурхан багш бэлгүүн гэж маш их эрхэмсэлсэн байдаг. Тэгэхээр самади дээр бэлэг оюуныг зохицлоох юм бол тэр хүн бол одоо төгс сэтгэлээ бол төгс гэгэрүүлж чадна. Гэгэрэл нирванд хүрч чадна. Өөрөө гэгэрэл нирванд хүрэхээр үл барам бусад амьтны тусыг хийж бусад хамаг амьтныг ч гэсэн гэгэрүүлж чадна, бурхны утгад хүрч чадна гэж ингэж бол одоо айлцсан байдаг. Тэгэхээр бол энэ одоо бэлэг баримтын 21 одоо сургаалын хамгийн товч утга нь болохоор ингээд 6 бэлэг баримтыг эзэмших. За тэгээд 6 бэлэг баримтынхаа шим нь юу вэ гэхээр бол
бод сэтгэл, хоосон чанарыг унсан бэлэг оюун гэдэг энэ хоёрыг арга бэлэг хоёр гэж ингэж нэрлэдэг юм аа. Ингээд арга бэлэг хоёрыг эзэмсснээр бол хүмүүс төгс төгөлдөр болж чаднаа гэж үздэг ийм одоо сургаал байгаамаа. За гих тэргүүтнээр одоо энэ 108 бот сургаалд бол хүн төрлөختөнд маш их хэрэгтэй. За одоо ийм одоо мэдлэг за мөн одоо бясалгал бол агуулгдсан гайхамшигтай одоо ийм сургаалууд бол байгаамаа. За. За одоо 14 дахь нь ишлүнгийн үр шим хувь хүний сэтгэлийн төлөвшил нийгмийн ёс зүйд хэрхэн нөлөөлдөг талаар гэнэ. За энийг би ярьсан тийм ээ. За 15 дахь нь энэхүү их номын айл дурын уламжлалыг цаашид хадгалж үргэлжлүүлэхэд залуу хувраг шинэ үеийн залуучуудын оролцоо үүрэг ямар байх ёстой вэ гэж үзэж байна вэ гэсэн байна. За тэгэхээр одоо залуучууд бидний хувьд бол хамгийн их оролцоо бол одоо байх шаардлагатай. За тэгэхээр жишээ нь 90 оны үед анх одоо энэ Монгол улс ардчилсан нийгэм шилжээд тийм ээ шашин шүтэх эрх чөлөө болоод одоо олон одоо сүм хийд Монгол улсад бол байгуулагдсан. Энэ үед бол одоо манай Ахмад настангууд эрдэмтэй улсууд ихэвчлэн одоо 70 80 гарсан ийм одоо өвгөн хуврагууд бол одоо эрдэм мэдлэг бол шагнартай бол одоо зааж сургаж үлдээж юусэн. За ингээд ардчлаас хойш одоо даруй 30 хэдэн жил өнгөрчлөө шүү дээ. Энэ хугацаанд бол одоо нөгөө настай Ахмад үеийн маань бол одоо үе нь бол одоо өнгөрөөд одоо тэдгээр маань бол ертөнцийн мөнх усыг үзүүлээд одоо ингэж одоо дууссан байна. За одоо бол тухайн үед одоо 17 18 та байсан хүүхдүүд бол одоо яг эдэр насандаа хүрсэн. Ингээд одоо шашин соёлоо цаашдаа одоо түгээх тийм ээ ийм их үүрэг хариуцлагыг хүлээх энэ үе дээрээ бол одоо ирсэн байна. Тийм болохоор түрүүн одоо та бүхэн той баримт хэлсэн тийм ээ. Одоо энэ Ганжуурын лүнд болохоор 540 гаруй одоо лам одоо оролцож байгаа, сонсож байгаа. Энэ 540 ламын одоо ихэнх нь бол залуучууд байгаа. Тэгэхээр бол энэ манай Монголын ялангуяа залуу лам нар бол одоо маш одоо энэ бурхан шишнийхаа уламжлалыг цаашид одоо үргэлжлүүлэх тийм ээ хүлээж авч дамжуулах тал дээр бол одоо итгэх зүтгэлтэй байна гэдэг нь бол харагдаж байгаа. Ер нь бол одоо манай Монголд нийт одоо лам нарын тоо бол 2000 шахмал байгаа. 2000 хүрж ийнэ үгүй юу бол мэдэхгүй байна. За тэгвэл одоо энэ 4 жил үргэлжлэх тийм ээ за яг сараар нь бодох юм бол 8 сарын хугацаанд одоо ингэж уншиж гүйцэх одоо энэ ном Ганжуурын лүнг одоо хүртэхийн одоо ишлүүнд бол 500-аад одоо залуу лам хуврагууд бол оролцож байна гэдэг маань бол залуучууд маань бол өөргөө ухамсарласан байна тийм ээ. Цаашд манай Монголын одоо энэ шашны ирээдүй бол одоо гэрэлтэй харагдаж байна гэж тийм ээ ингэж өөдрөгөр бол одоо бодож байна. За одоо би тэгээд ингээд ерөнхийдөө Ганжуурын ишлүнгийн талаар ерөнхий мэдээлэл бол хүргэлээ. Та бүгдийн бэлдсэн асуултад товч хариуллаа шүү. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. За одоо нэг 10-аад минут байна шүү. Яг 1:50 гээд. За асуу хурдуурдаа асууч. Ишлүнг 86 жилийн дараа одоо нэгэн уршингаас эхэлж унссан айлцсан гэж ойлгоод байна л да. Тэгээд дараа жил уншаад 108 хэдийн 100 хэдийн байтан дуусчихсан тийм. Тэгээд дахиад дараагийнх нь хизээ байх вэ? Хэдэн жилийн дараа байх вэ? За асууж хаа. Дараагийнх нь болохоор дамжуулж уншина гэдэг. Тэгэхээр Монгол хүн бол одоо дараагийнх нь Монгол хүн дамжуулаад уншина. Та бүхэн хүнээ бэлдэж авч байгаа юм байна гэж ойлгож болж байна. Дараагийн нэг асуулт нь яг Ганжуурын 108 бат 220 бат гэж бид нар ингэж ярьдаг шин. Яг энэ 220 батоороос гэдэг юм уу 108 батоороос гэдэг юм уу Монгол улсад ер нь хэдэн шиг байдаг вэ? Одоо үндэсний номын санд ч гэдэг юм уу архив ч гэдэг юм уу хандан хийдэг гэж ингэж нэрүүдэд яг тийм нэр ихээрээ байдаг гэсэн тийм тоо байж байна. За би таны сүүлийн асуултаас эхлээд хариулъя. За яг нөгөө Лэгдэн хааны үед одоо хэвлэсэн
Монгол ганжуур бол яг их хуваараа бол одоо манай үндэсний төв номын санд бол хадгалагдж байгаа гэж бодож байна. Тийм хадгалагдж байгаа. За мөн манай үндэсний төв номын санд Монгол улсын одоо нөгөө соёлын үнэт өвд бүртгэгдсэн 9 эрдэнийн ганжуур гэж байгаа. За 9 эрдэнийн ганжуур бол бас одоо 108 бот ганжуур 9 эрдэнээр бол битсэн алт, мөнгө одоо гих тэргүүтнээр ингээд 9 эрдэнээр битсэн ийм одоо ботсодор бол их яг одоо их хуваараа бол хадгалагдаж байгаа. За тийм болохоор одоо төв номын санд за мөн одоо төвдийн жалзээ тэмбэм гэдэг одоо бас одоо ганжуур яг их хуваараа бас манай одоо төв номын санд бол хадгалагдж байдаг. Тэгэхээр бол одоо миний мэдж байгаагаар бол яг ганжуур бол Монгол ганжуур бүтэн 1, төвд ганжуур бол бүтэн 2 их хуваараа бол төв номын санд бол хадгалагдж байна. За манай гандан төгслийн хийдэд бол алтан үсгээр одоо бүтээсэн одоо 108 бот ганжуур бол яг их хуваараа бол хадгалагдж байдаг. За ингээд гандан төгслийн хийдийн ламнар болохоор жилд 1-2 удаа бол бас үсэг алдахгүй тэр алтан үсгийн ганжуураа бол одоо нийт сүсгтэн олондоо бол уншиж өгдөг одоо ийм боломжтой шүү. Тийм болохоор алтан үсгээр бүтээсэн тэр ганжуур бол манай гандан төгслийн хийдэд бол бүрэн их хуваараа бол хадгалагдж байгаа. За тэр алтан үсгээр бүтээсэн ганжуур бол өндөр гээний үед бичигдсэн ганжуураа. Тэгэхээр бол өндөр гээний үеэс одоо хүртэл ингээд даруй 400 жилийн туршид бол одоо ингээд уламжлагдаад ингээд гандан хийдэд яг их хуваараа хадгалагдж байгаа байна. За мөн манай гандан төгслийн хийдийн номын санд 1910 онд одоо барлсан тэр хүрээ баруун ганжуур бас их хуваараа бол хадгалагдж